байцгаана уу, та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. 4-р ангийн математик параллел зүйлтийн тухай та нарт орноо. За параллел шулуун гэж юу хэлэх вэ? За хоорондоо ижил зайд орших үл огтлолцох хоёр шулууныг зэрэгцээ шулуун буюу параллел гэж нэрлэдэг байх нэ. За хоорондоо зэрэгцээ оршдог ийм шулууныг параллел шулуун гэж нэрлэдэг. За даалгавар 1. Параллел ба параллел бишээр нь ангилъя. За А хувилбарыг харъя бүгдээрээ. За А хувилбар маань хоорондоо зэрэгцээ оршиж байна уу, үгүй юу? За зэрэгцээ оршиж байгаа учраас энэ маань параллел болно. За B шулууныг харъя. За хоорондоо зэрэгцээ оршиж байна уу? Хоорондоо зэрэгцээ оршоогүй байх нь. За энэ маань тэгэхээр параллел биш. За В хувилбарыг харъя. За В хувилбар нь хоорондоо зэрэгцээ оршсон байгаа болохоор энэ маань параллел шулуун болох нэ. За Г хувилбарыг ажиглан харъя. За хоёр шулуун маань хоорондоо огтлолцоогүй, зэрэгцээ оршоогүй байгаа учраас энэ маань параллел шулуун биш. За Д хувилбарыг харъя. За хоорондоо зэрэгцээ оршиж байна тийм ээ. За тэгвэл ийм шулуун маань параллел шулуун болно. За Е хувилбарыг ажиглан харъя. За хоорондоо зэрэгцээ байгаа боловч хоорондын зай нь ижил биш байна. За тэгэхээр энэ маань параллел биш болох нэ. За хоорондоо ижил зайд орших үл огтлолцох хоёр шулууныг зэрэгцээ шулуун буюу параллел гэж нэрлэдэг. За хоорондоо ижил зайд оршоогүй байгаа шулуунуудыг параллел шулуун биш гинэ. За нэгэн дасгал ажиллая. За дөрвөлжинд гурвалжин өгөгдсөн байна. За хөх гурвалжин дөрвөлжин дүрсээсээ гаргаж ам. За гаргаад зөөхөд за энд ирсэн байх нэ. За гурвалжингийнхаа оройнуудыг хооронд нь хэдэн нэгт зайд байгааг бүгдээр ажиглан харъя. За дундаа 1 2 3 4 нэгт зайтай байна тийм ээ. За зүүн оройгоо бүгдээр ажиглая. За хоорондоо дундаа хэдэн нэгт зай оршоод байна. За харъя. 1 2 3 4 нэгж байна. За баруун оройгоо харъя. За баруун орой нь мөн ялгаагүй 4 нэгт зайд оршиж байна. За тэгвэл үүнийг юу гэж нэрлэдэг юм бэ гэхлээр за дүрс параллелээр тодорхой чиглэлд тодорхой зайд шилжихийг параллел зөвлөлт гэж нэрлэнэ. За бүгдээрээ ижил тэнцүү зайд оршиж байгаа ийм зөвлөлтийг параллел зөвлөлт гэж нэрлэдэг байна. За даалгавар 2. Дэвтэртээ урт нь 2 см, өргөн нь 1 см тэгш өнцөг зураад доош нь 3 нэгжээр параллелаар зөвгөөрөө гэсэн байна. За урт нь 2 см, өргөн нь 1 см. За энэ тэгш өнцөгтөө доош нь 3 нэгжээр параллелаар зөвөх юм байна. За 1. За эхлээд зүүн дэд оройгоос эхлэе. 1 2 3. За ингээд зүүн дэд оройгоо ингээд доош нь 3 нэгжээр зөвөхөд ийм барилгалтай болсон байх нэ. Тэгэхээр бүх оройнууд маань 3 3 нэгж зайд оршиж байна гэсэн үг. За нэгэн хавтаа авсан байна. За үүнийг юу гэж нэрлэдэг юм болоо гэхээр за хэвтээ болон босоо тэнхлэгээс бүтсэн шулууныг координатын хавтгай гэж нэрлэдэг байх нэ. За дараах цэг өгөгдсөн байна. За тэр байршлыг бүгдээрээ тэмдэглэе. За шар цэг маань 2 ба 3-ын огтлолцол дээр оршиж байна. За хэвтээ тэнхлэгийн 2, босоо тэнхлэгийн 3 дээр оршиж байна. За бүгдээрээ цэгийг биччихье. А цэг нь 2 ба 3-ын огтлолцол дээр оршиж байна. За цэнхэр цэгийг авсан байна. За цэнхэр цэг маань хэд гэсэн цифрийн огтлолцол дээр оршиж байна. За ингээ хэвтээ тэнхлэгээ харах юм бол хэвтээ тэнхлэгийн 4, босоо тэнхлэгээ харах юм бол босоо тэнхлэгийн 8. За тэгэхээр энэ цэгээ B цэг гэж нэрлэжээ. За B цэг маань хэвтээгийн 4, босоогийн 8 дээр оршиж байна. За C цэгээ харъя. За C цэгийг та нар
байршуулад үзэх юм бол C-цэг нь 8 ба 6-гийн огтлолцол гэх дээрээ за энэ цэг дээр оршиж байна гэсэн. За А цэгийг дээшээ буюу босоо тэнхлийн дагуу 4 нэгжээр зөөе. За энэ цэгээ тийм ээ. Дээшээ 4 нэгжээр зөөе. За 1 2 3 4. За тэгэхээр ямар хоёр цифрийн огтлолцол дээр оршиж байна. За үүнийг А1 цэг гэж нэрлэж. За А1 цэг маань 2 ба 7-гийн огтлолцол дээр оршиж байна. За Б цэгийг баруун гар тийш буюу хэвтээ тэнхлийн дагуу 7 нэгжээр зөөе. За энэ цэгээ хэвтээ тэнхлийн дагуу 7 нэгж зөөх. За 1 2 3 4 5 6 7. За тэгэхээр ямар хоёр тооны огтлолцол дээр ирж байна? 11 ба 8-ийн огтлолцол дээр ирж байна. За тэгэхээр В1 цэг маань хэвтээ тэнхлийн 11, босоо тэнхлийн 8 дээр ирсэн байх нэ. За үүнээс ингээд харахад за цэгийн байршлыг бичихдээ эхлээд дандаа хэвтээ тэнхлэгээ бичнэ. Дараа нь босоо тэнхлэгээ бичдэг байна. За даалгавар 3 байршлыг тэмдэглэе. За дараах цэгийн байршлыг бүгдээрээ тэмдэглэе. За хоёр цэг өгөгдсөн байна. Энэ хоёр цэгээ А болон Б гэж нэрлэж. За А цэг маань хэд гэсэн тооны огтлолцол дээр оршиж байна? 1 болон 2. Б цэг нь 1 болон 6-гийн огтлолцол дээр орчиж. За АБ хэрчмийг баруун гар тийш баруун буюу хэвтээ тэнхлийн дагуу 5 нэгжээр зөөе. За энэ маань тэгэхээр хэрчм өгөгдсөн байна тийм ээ. Эхлэлтэй төгсгөлтэй шулууныг хэрчм гэж нэрлэнэ. За эхлээд Б цэгээ баруун гар тийш 5 нэгж зөөе. 2 3 4 5. За мөн ялгаагүй А цэгээ ч мөн ялгаагүй 5 нэгжээр зөөнө гэсэн. За энэ үүсэт байгаа цэгүүд маань болохоор А1 болон Б1 гэж нэрлэгдэж байна. За даалгавар 4 байршлыг тэмдэглэе. За дараах гурвалжин өгөгдсөн байх нь. За дараах гурвалжингийн байршлыг нь та дэвтэр дээрээ бичээрэй. За бүгдээрээ ажиглан харъя. За байршлын хувьд хаана байрлсан байна вэ? За ABC гурвалжингийн за энэ гурвалжин тэгш өнцөгт гурвалжин байна тийм ээ. За энэ тэгш өнцөгт гурвалжинг баруун гар тийш буюу хэвтээ тэнхлийн дагуу 4 нэгж, босоо тэнхлийн дагуу буюу дээшээ 6 нэгжид зөөе. За тэгэхээр А цэгээсээ эхлээд зөөе. За хэвтээ тэнхлийн дагуу 4 нэгж гэсэн тийм ээ. За тэгээд үүнээсээ босоо тэнхлийн дагуу 6 нэгж. 3 4 5 6. За тэгэхээр А1 цэг маань энэ дээр ирж байна. 7 болон 7-гийн огтлолцол дээр. За С цэгээ байршуулъя. 4 дээшээ 6. За 9 ба 7-гийн огтлолцол дээр ирж байна. За Б цэгийг харъя. За Б цэг нь болохоор 7 болон 11-ийн огтлолцол дээр ирсэн байх нэ. За ингээд энэ цэгүүдээ хооронд нь холбочихъя. За ингээд хооронд нь холбоход тэгш өнцөгт гурвалжин маань ийм байдлаагаар зөөгдсөн байх нэ. За ингээд та нартай амжилт хүсье. Баяртай.